Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Хорж дийлээгүй хайр тууж өгүүлгийн төврээс. 3 зэрэг хайр өгүүллэг. 4-р ангийн 4 дахь улирал шуударч Алтай хотын 1-р сургуулийн өмнөх түглийн хідэн үлийн ангарт ногоо навч цухалзаад сэтгэл дэгэлзээд Европсын хөөрөлтэй. Дөнгөж 12-тай нусан журууд болохоор хаврын улирал ирээд хайр гихч зүйл хаалга тогшоод байгааг мэдэх сөхөөгүй. Ангийн огтоо шоглож л байснаас онтойгоор харж ир төвдөөгүй явж. Гэхдээ л ангийн багш хүч хэрэглэн суудалдаа сууцгаа гэж зондрахад ангийн цогцол гихч хөөхөн шар охинтой нэг ширээнд суух болдог байгаад түүнээс Европсын содон үнэр ханхлаад нэг л игдүүтэй оргиж хатгаж яврамаар гэзэгдэж тархихгүйдмээр бодогдоод явчихыг яалтай. Гэвч анхны хайр минь огт ондоо зүгээс ирэх учиртай байсан юмсан ч нэг өглөө жижүүр багш орж ирмэгц би гэдэг хүн таадаг өлрлөө. Тэр вийсэн сормостой алагнууд алмайрам хөөхөн царай хурмстын гмээр гоо үтсгэлэн уйхан зөөлөн дуу хоолой гэд бүх зүйл үлгэрийн гүнж шиг нааш харахад нь эрхий мэрэгний 7 нар зэрэг гэрэлтчих шиг болж хамаг би халуу шатаж би гэдэг хүн жижүүр багшийг өвчтэй чөлөөтэй хүүхдийнээр бүртгээд гаран гартлан дагуулan тагширтлээ. Багш арын хоосон ширээг үлгэрийн шидэт нуурын толиомит тормолцсон харнуудаараа шилбүрдээд 4 б бүлэг өвчтэй нэг чөлөөтэй нэг гэж хэлэхтүүн каноных мэт уянгалж цуурай таадал нэг наан нэг цаана сонсогдов. Хэсэг дүнартад дэлхийдээ буутал араас эгээ яварч ямар хөөрхөн багш вэ гэж шивнснээс аль хэдийн гарч чадсан тэр хөөрхөн багш дуулчихвэ гэсэн шиг нүүр халуу өргөд явчихад дэрэгдэх эгнэнээс боогийч бас аман ангааж догтлон бүлтэлдэж байгаа харагд. 12 настай 3 нусгай 3 хүүхэдтэй 31-тэй шинэ багш ангирмаад 3 зэрэг дурлчих нь инээ. Завсралах хонх дуурангууд бид 3 давхар руу гүйлдэж шинэ багшийг гунхалстал алгасаар ирж 9-А анги руу орохыг харах гэж тогтож ядан догдолдог боллоо. Хөөхөн багшийн зэгзгэнсэн налархай алхааг нүдэндээ дүрслэн харж уйхан хоолойг нь чихэндээ сонсож гэгэлзээд хичээлээ ч анхаарахаа болов. Ийхүү гиюрс цуснаа анзаартал багш аль вэ? Жаргал чи юу гэж бодож байна гэж асуулаа. Юуны тухай яриа болж байсныг огт анзаараагүй тул би таг гацаж араас хин нэг нь мөлжигч капиталист гэж шивнэж энэ халуун будааг дагуулan хариултал ангийнх нь тэр аяараа дуу алдан таг болж 31 сурагчийн 62 нүд бүгд оройдоо гартлаан гайхаж над руу дүрлээтэй ширтжээ. 10 минутын дараа би хичээлийн эрхлэгчийн өрөөнд дон хүртэж зогссон бөгөөд түүхийн багш уйлан дуграад л энэ жаргал санаатаагаар хичээл өмүүлсэн. Гэхдээ сүүлийн үед бүр бие тоогод байгаа юм гэж байна. Хичээлийн эрхлэгч уурандаа дэлбэрэх төхөж эцэг хоёрыг минь сургууль руу дуудуулсан агаад Ленин багшийг мөлжигч капиталист гिचгсэн юм чинь арга байж юу? Хичээлийн эрхлэгчид хатуу донгодуулж аавдаа алгадуулангаа алдснаа би юм чинээнд бодсонгүй. Ангирмаа багшийг бодоостай хэвээр гиюрч гэгэлцээр л сун. Үннийг хэлэхэд бид 3 дурлалдаа галзуурах төгсөн тул ээгийг санаачилж 3 л үлгэрийн дагин шиг хөөхөн багшид хайрын захаа бичвэ. Сэсэр улсад үйлдвэрлсэн. Сэвсгэр цагаан цаасан дээр химээ маш сүртэй эхлээд дурлаж бичсэн захидлын дугаар 1-р нь энэ бүлгөө химэн дончтой төгсөлтөл ээгийн захааг угс татан авч уншиж үзнэ. Төгсгөлт нь 3 нэрээ бич гэж тушааж байна. Хайрын захааг зөвхөн нэг хүнээс нөгөөдөө хаягалдаг болохоос 3 нэрээс нэг бүсгүйд нэг зэрэг бишдэггүй гэдэг тухай 3 тэнэгхэнд тунгааж бодох ухаан байсангүй. Нэрсээ 4 Б ангийн сурагч гэдэл цагаан толгойн дараалалаар Намбай гихчин дармалдаад битэн дундаа ээгийн хамгийн зөрөгтэй тул хайрын захаага багш нарын өрөөнд орж ангирмаа багшийн дэгжин улаан цүнхэнд хийх амөрсөн нууц даалгаврыг гүйцэтгэв. Хоох дуугарч хүүхдүүд түүхийн хичээлдээ асуугдан сэдвээ майн мэгзэн мэт дүнгэнтэл цээжилж би аанэл гиюрдгээ хэлчихсэн суутал ангийн хаалга торхийн анги даасан багш жүгдэр ууртай орж ирээд
бид гурвыг дуудаж самбарын өмнө эгнүүлэн зогсооход пал хийгээд левчлээ. Гаднаас эхлээд хичээл эрхлэгч дараа нь ангирмаа багш орж ирээд нуурын толио мэд хар нүдээ дүрлийлгэн мил гайхаж байна. Өнөөх дэгжин зүгээ мөрнөөсөө зүүж яваа харагдана. Энэ гурван нөхөр захиа бичээд цүнхрүүж нь хийсэн байна. Багштай хайрын захиа бичнэ гинэ. Химэн ангийн багш ууртай зандрахад ангирмаа багш давхийснээ цүнхнээсээ ч улаан болчихлоо. Ангийн багш шиг ууралах нуу гэлтэй. Гэтэл ууралсангүйгээр барахгүй биднийг өмөрсөн нь гайхмаар. Яалаа гэж тээж өгдөр багшаа. Дөнгөж 4-р ангийн хүүхдүүд шүү дээ гэж байна. Шинэ багш цүнхээ уудлах дургу байгаа нь хэлт. Манай ангийн оргилмаа босч ирээд наад гурав чинь үлгүүрт нуугдаад ээгийн жаргалд хайрын захиа хэлж бичүүлэхийг нь энэ хоёр чихээрээ сонссон. Захиагаа багш нарын өрөөнд оруулж таны цүнхэнд хийхийг энэ хоёр нүдэрээ харсан гэдэг байгаа. Оргилмаа гэхийн жижигхэн хар охиныг бид ховч хар гэдэг юм. Ингээд ангирмаа багш хичнээн дургу байгаа ч цүнхнээсээ миний дурайтал дармалдан бичсэн хайрын загтлыг гаргаж өглөө. Эрхлэгч ангийн багш хоёул толгой нийлүүлэн хайрын захиаг уншиж цаашлах тусам овс ховсхийн уурлаж гүвэр хайртай гинэ. Гүн нусаач хүчрэхгүй хэвтэж хэмээн жүгдэр багшийн бочимдол хязгаартаа хүрч тесрээд бид гурвыг дараалуулан далжийтал гурвалгадахад нүдэнд гал бутрах шиг болоод л хацар халуу оргиод явчихсныг яалтай. Ээгийн батгаш авсан хөрөн бур царайг улайдаггүй гэж бодож явсан үгүй ягаад түүний хацарч бас багшийн алганы мөрөөр тод ягаарсан харагдана. Хацар халуу оргих мэдрэмж өвгөр дууссангүй. Аавда бүр алуулахтаа төглөө. Тэгтэл алгадуулах юу ч биш байсан юмсан ч. Энэ явдлаас хойш бид гурав нүрээ хийх газар олохгүй улалцаж түлэгддэг болж хүүхдүүд багштай захиа бичдэг 3 тэнэг явж гин гэж олон орилолдож чамаас л боллоо. Болох юм уу да гэж хичнээн асуулаа гэж бид хоёр ээгэр уурлана. Гуруулаа нэрээ бичдэг чи юу? Чиний мангараас л болж сургууль даяар нүд боллоо гэж боогийн уурлаад ээgiтэй барилцаж авчиж үзлээ. Нэрэл гурвуулаа захианы төгсгөлд нэрээ бичсэн маань хамгийн сод шогоор тодорч бүр 2-р сургууль дээр ч тарсан яригдаж байгаа сургадуулдаж 2 сургуулийн 2000 хэдэн зуун хүүхэд тууж шоолж байгаагаас болоод ээги боогийн 2 дурлаан ор тос орхиж энэ тухай үг сонсвол уурладаг болсон байв. Харин би хайраа огтхонч мартаагүй юм. Ангирмаа багш биднийг өмөрснөөр барахгүй над руу нуурын толио шиг нүдэрээ цанаа л өөр ширтээд сурагчийн дүрмд харшилсан байж болно. Гэхдээ л эн чинь хүмүүс шүү дээ. Хувийн нууцд нь ингэж бүдүүлэг халдаж болохгүй гэж хэлсэн нь чихэнд сонсогдно. Эрхлэгч ангийн багш хоёр түүний энэ үгийг нохоо хутсан чинээдж тоож сонсоогүй юм. Ангирмаа багших манай зэрэгэлдээ байшингийн нэг давхарт Орос мэрэгжилтэнд зориулсан нэг өөрөө байранд төр байгаа болохоор өглөөд тааралдаж харц тулхаараа царайч ховс хийгээд хачин болчихдог нь илт анзаарагдана. 12 хантайж гэлээ би эр хүн шүү юм болохоор багшийн нүүрний хувирал нэг л өөр гэдгийг мэдрэгтэйгээ. Би харанхуй боломгц амбарын завсарт нуугдаад багшийн цонхоор ширтдэг болсноо ээги боогийн хоёртож хэлэхгүй нууцалж байлаа. Нэг давхрын нэг өрөө байранд өрнөж буй бүхэн алхан дээр мэт үзэгдэж ангирмаа багш ганцаараа уйлж суугааг харахаас зүрх шимширнэ. Юунаас болж үүлээ юм болоо гэхээс гэрлүүн явж ороод аргадмаар би хэлий болоо хүн шиг болчихсон тул ээги боогийн хоёр шинэ багшийг маартаа наадах чинь дурлал биш шохоорхол пионерын ахлагч удирдагч бид гуравт яриаж өгөө бицтэй гэж намайг загнана. Би хоёр найзынхаа загнахыг ч сургууль дөрвөн хүүхдийн шоолохыг ч тоохгүй ангирмаа багшийг бодож гиүрсэн хэвээр. Цонхоор ширтсэний 3 дахь хороо багш яагаад уйлдгийн учир тайлагдаж нөхөр нь гих хүйтэн харцтай ирнэ согтуу орж ирснээ хөөхий багшийг зэрлэгээр зодож 3 охиноо уйлуулж эхэлсэн юм. Нэг мэдтэл би тэднийх рүү яваад орчихсон зогсож байсан агаад 12 хонтой чөргөр хүү согтуу эрийн гарт юу торох вэ? Тэрийн хадгатлаа цогволсон юмдаг.
Алгадуулснаас хэд дахин тод оч нүдэнд манас хийснээ удаашруулсан кино шиг л арагшаа нисч байгаагаа анзаараад хэсэг хугацаанд юу болсныг мэдэлгүй дүүнгтээд ухаан орвол "Энэ гүлэг хин юм бэ?" хэмээн хариг эсээр ууртай хашгирч ангирмаа багш нөхрөө аргадан өөрөө зодуулан намайг хамгаалсаар байгааг би бүр түр мэдэв. Үүний дараа ангирмаа багш надтай тааралдаад улам мэдэгдэм хойс хийлээ. Наад нүд чинь айхтар хөхөрч гэж "Аав ээжтэй юу гэж хэлсэн?" хэмээн санаа зовхтон "Хүүхдүүч болохоор нь зодолцсон л гэд хэлчихсэн" гэлээ. Удалгүй нөхөр нь ахаад цогтуу урж дахиад зодохт нь би түлээний хангинуур сүхэ бариад яваад орсон юм. Энэ гүлэг одоо хин юм бэ гэж юрмслэг туранхай биетэй хэрдхийн хүүтэн царайтай дүүрэн шивэстэй бахим гартай хэр ангирмаа багш руу архираад над руу ухс хийхэд нь би муучгүй эрийн хугархаа юм болохоор хөмхийгөө зугаад сүхэ далайтал "Гүлэг чинь сүхтэх нэ" гэд ухархаар нь би зариг ороод л багшийн өмнөр орж хэдхэн хоромж чадахгүй хамгаалж дөнгөлөө. Маргааш нь хичээлдээ явхаар гарч ирээд хүлээхдээ шүн орсны хаалгаар гартлаа шидүүлэхдээ гიშгүүрт эвгүй цогсон өвдөг шатны хашламд нэдэрсэн мөрмийн хөндөөрлөж байсан чи шүд 100 тавьчив. Багш намайг харж уртгэгчийн санаа алдаад хамт сургууль руу алхах үед хажуугаар гарч яваа хүүхдүүдийн нүд нь бүлтэрч унах нуу гэлтэй харагдана. Захиа өгөөдсэн чи одоо бүр үерхчиж яалаа гэжтэй. Багш хүн яасан ч сурагчтай үерхэхгүй хэмээн араас яваа байрны хоёр охины маргаан чихдэлсэхэд омогших мэдрэмж төрснийг яана. Жаргалаа. Миний дүү үүнээс хойш манай цаохыг манаж амбарын завсар зогсгоо боль гэж ангирмаа багш хэлж байна. Харин та муухай амтанд дарлуулахаа боль. Кинондаар гардаг шиг сал гэд итгэмээргүй ууртаа хэлчихтэл багш бодлогоширсан арстай алгасаар сургууль руу орсон юм. Завсарлагын хонх дуугарахад миний хайр анги руугаа очихгүй багш нарын өрөөнд ганцаараа бодол дарагдсан суугааг би хаалганы завсраар сэм харуул. Өмнөх шиг нулимсаа туслуулан гуниглаж суудаг нь хөөрчлөгдөөд харцсан шийдмэг болчихсон юм шиг. Орой нахаад л амбарын завсарт зогсоход надтай хамт орсноос гартлаа шидүүлсэн хангинуур сүүх минь бэлэн зэхэстэй. Тэгтэл өмнөөс сүудэр сүрхийж зүрх хаагдтал цочож өнөөх муухай нөхрийг нь гэж айтал ангирмаа багш зогсож байна. Энэ миний дүү ингэж зогсгоо болоо. Чамд би нэг нууцаа хэлье. Би энэ хүнээс салхаар шийдсэн. Гэхдээ миний дотор онгойчглоо. Багш миний толгой гэхэд инхрий хэлбэж зөөлөн гарна толгойд хүрсэн биш хамаг би ирвэгнээд явчих нь хачин. Надад банк өрмөн цөрөөгөөд гэртээ харь гэж ятгсан бөгөөд би түн шиг амттай чихэртэй ахиж ирдөө таараагүй юмдаг. Ангирмаа багш 3 хүүхдээ аваад нөхрөөсөө зүгтаан сураггүй алга болчихсон гин хэмээн сургууль даяар цуурч шинэ багшийн нөхөр архаг гэмт хэрэгтэн Ганбат хэмээх чинь дээрмийн хэрэгээр аймгийн мөрдөнд суусан гэсгэлээ. Болж гэцэрлэг амтнаас салж хэмээн би ботроо баярлсан ч өчиргүй их гуниг нөмрөөд явчихсны зэрэгцээ хайртайгаа тааралдахгүй царай хувьсхийг нь ахиж харахгүй гэд бодохоор цээж нэг л хөндөөр. Ангирмаа багш Монголын хамгийн бөглөө суманд очиод нуугдчихсан. Орс хэлээ зааж байгаа гинлээ гэж ээгээ дараа жил мэдмэхэрсэн ч хэнээс сонссныг асуудал төвдрээд таг болчихсон юм. 10 жилийн дараа би их нэлгсэн эмнэлэгт их хэмж боллоо. Дорнод аймгийн халах гол сангийн аж ахуйгаас гэсэн хаягтай захидал аваад өглөөний үйлдлийн дараа зав гарган задлахтаа ирж амарчаад бутсан хэн нэгэн их л талархлын захидал эргүүлж гэж уншиж эхэлсэн хэрэг. Багш нь чамайг онцорч байгааг ангаахын дээдийн хуваар авсныг төгсөөд их хэмж болсныг бүгдийг нь сонссон. Чиний төлөө их баяртай явдаг. Би халахгүй сангийн аж ахуй дэрч дунд сургуульд нь орс хэлний багш болсон. Хүн шиг нөхөртэй уулзраад ахин 2 хүү гаргаад хүний зэрэгтэй сайхан амьдарч байгаа. Чамд баярлалаа гэж хэлэх гээд л захидал бичиж суун. Та гурав надад хайрын захиа бичээгүй бол чи манайх руу сүхтээ орж ирээгүй бол би өдөө зэрэгтэй явахгүй байсан. Чамайг сүх талаахад Ганбат учиргүй айж салгалгыг хараад би зөвхөн дорой надад л ирээ гаргадаг хулчгар амтан гэдгийг сэрхийтэл ухаарсан. Гэнхэн хөвгүүн чинийг эглэгэн хайр амьдралын минь орвонгоор нь өөрчилсөн шүү. Чамд аз жаргал хүсье. Олонд хүндтэй сайн их хэмж болоорой.
Хамгийн гол нь сайн хантай уулзраарай гэсэн загтлыг би нэг амьсгаагаар уншив. Гин насны минь хайр, нуурын толио шиг хар нүдтэй хөөрхөн багш минь гэж би дотроо өөрийн мэдэлгүй дуулдчихсан сууж билээ.